За сайн байцгаана уу? Админ та бүхэд өнөөдөр Бээжинд байдаг усан парктай зочид буудлыг танилцуулах гэсэн юм а. Учир нь манай монголчууд Бээжин рүү маш ихээр аялаж зочиж байгаа учраас мэдээж энэ буудлыг мэдчихвэл маш хэрэгтэй хаа. Админ хоёр хүүхдийнхээ хамтаар тус буудалд бодолсон байгаа. Усан паркт нь бол тоглохын тулд заавал буудалд нь бох шаардлагагүй. Гэхдээ миний хувьд бол 5 тухтай үйлчлүүлмээр байсан учраас хоёр хүүхдээ ядрахын тулд ингээ буудалд нь буусан. Буудал нь бол өдрийн 527 он болсон. Одоо гэхдээ би шалгаад харсан чинь 700-800 он болсон харагдчихлээ. Энэ 700-800 он болсон шалтгаан нь болохоор одоо хятадын сургуулийн амралт нь ихсэн учраас хүний урсгал ихссэн. Тэгээд үнэ нэмчихсэн байлээ. Бид нарыг очиход азар нөгөө амралтнаар эхлээгүй байсан учраас хүн багтай саруулхан байсан. Буудлынхаа 5 давхартай юм цагаа бас хөвгөлтэй өнгөрөх боломжтой ийм том тоглоомын талбай байт юм билээ. Одоо би энэ л хүүхдтэйгээ машин унаад маш хөвгөлтэй байсан. Тэн хавчдаг тоглоомыг манай охин бүр хашраасан. Нэрээ энэ өрөө сонголтын дээр нэр ийм гоё өрөө бас сонгож болох юм билээ. Гэтэ энэ айгүй үнэтэй. Хоногийн 1500-аас манай 800 юаны үнэтэй. Үнэтэй бааз. За ингээд цайндаа орохдоо бол ингээд буудалдаа бүртгүүлээд өрөөний карта өгөхөд бас ресепшнээс энэ бугуйчиг бас хамт өгдөг байгаа. Одоо энийгээ уншуулад одоо ингээ хоолнд ордгоо. Хүн багтай үед бол суудал заахгүй шууд оруулдаг. Хүн ихтэй ахын бол суудал заагаад оруулдаг байгаа шүү. За хоолны нэр төрлийн хувьд бол маш элбэг дэлбэг. Бүхэл төрлийн одоо хятад хоолнууд одоо Бээжин нугас гэх юм уу те. Тэгээд зайрмаг, кофе, ундаа, жуус, жимснүүд тэгээд төрлийн хоол энд байгаа. Хүсд нэрэж болно. Өөрөө сонгоод иднэ. Тэгээ хоол ядчээ бид нөрөд мэдээж захиад манай хүүхдүүд усан парк гэж парк дээр очие гэл. Тэгээ дахиад энд ингэж ирсэн байгаа. Хүүхдэд бол үнэхээр зугаатай, маш таатай амраад нэг удаа амраад явхад бол маш боломжийн. Гэтэ бид нар бүр 2 удаа амарсан байгаа. Манай баг охин 5 настай энэ гулгуур дээрээс гулгаж чадахгүй ингээд цаашаа буугаа явж байна. Тэгээд их чинь айхгүй байсан учраас ингээд гулгахаар гулгаж байна. За ингээд Бээжин рүү манайхан хүүхдүүдэд аваад маш ихээр зорчиж байгаа учраас ингээд энэ буудлыг танилцууллаа. Энэ буудлыг би ямар нэгэн урамшуй шагнал үүж байгаагүй зүгээр сайн дураараа танилцууллаа.